Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын одоо хэрэгжүүлж байгаа энэ тарифын бодлого бол бас дэлхийн улс орнуудад бол маш олон тарифын өөрчлөлтүүд бол гарах нэ. Өөрөөр хэлбэл бол зөвхөн Америкийн нэгдсэн улс руу орж байгаа бараа бүтээгдэхүүнд маш одоо өндөр тарифын босгуудыг бол одоо хэрэгжүүлж байна. Тэгээ энэтэй холбоотойгоор дэлхийн худалдааны байгууллагад гишүүн болж элсэж орсон Монгол улсын хувьд ямар өөрчлөлтүүд хаана одоо зохицуулалтууд өөрчлөгдөхөөр та бүхэн энэ дээр ямар төсөөлөлттэй байгаа вэ? За яг ерөнхийдөө за гайлан байгууллагын тухайд Монгол улсын тухайд ер нь одоо Монгол улс 1997 онд одоо дэлхийн худалдааны байгууллагын 130 дахь гишүүн болсон. За ингээд тарифын бодлогыг хилжүүл дэлхийн худалдааны байгууллага олон талд зохицуулалтын хүрээнд одоо өөрчлөлт шинжлэх үүрэг хүлээсэн гэж ойлгож байна. Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн болсноор. За тэгээ Монгол улс одоо энэ дэлснээрээ за тухайн одоо дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орнуудаас одоо гарал үүсэлтэй бараанд нэн тааламжтай гайлын тарифын хувь хэмжээг мөрдөх шаардлага бол үүсэж байгаа. Одоо өнөөдрийн байдлаар одоо гайлын байгууллагын хувьд одоо Монгол улсын хувьд одоо гайлын тарифыг одоо ердийн нэн тааламжтай хөнгөлөлттэй гэсэн одоо 3 одоо ангилах ийм одоо тарифыг бол Монгол улсад ашиглаж байна. За ингээд үндсэндээ нэн ердийн тариф бол нэн тааламжтай тарифаас одоо 2 дахин их байдаг. За хөнгөлөлттэй тарифыг бол олон улсын гэрээгээр тогтоодог. За тэгээд өнөөдрийн одоо Монгол улсын тухайд бид бүхэн одоо Япон улстай хөнгөлөлттэй тарифыг одоо эдийн засгийн түншлэлийн хэлцээр бол байгуулсан. За энэ нэг хөнгөлөлттэй тарифыг бол ашиглаж байна. За тэгээд гайлын тариф дотрын тухай хуулиар бол гайлын тарифыг одоо Монгол улсын их хурал баталгаар одоо заасан те. Заасны дагуу 1999 онд импортын одоо барааны гайлын татврын хувь хэмжээ батлах тухай 27 дугаар тогтоолын хавсралтаар одоо гайлын тарифын хувь хэмжээг улсын хурлаар баталсан байгаа. За энд бол ингээд ихэнх барааг бол бид нар 5%-аар бол тогтоосон. За тэгээд зарим одоо дотоодын үйлдвэрлэлийг дэмжих за зорилгоор махан бүтээгдэхүүн за зөгийн бол зөгийн цэвэр бол те за цемент сүү цагаан эдэ хүнсний ногоо за барилгын тоосго одоо төмөр бетон хийж за модон тавилга зэрэг гайлын албан татврын хувь хэмжээг засгийн газрын 332 дугаар тогтоолоор мөн 16 оны 185 дугаар тогтоолуудаар 10-аас 20% байхаар баталсан мөрдөж баталсан байна. Тэгэхээр анх дэлхийн худалдааны байгууллага бидний тарифын өөрчлөлт хийх бас нэг өөрчлөлт хийх одоо үүрэг хүлээсэн байгаа. Дээрээс нь бид нар тарифын хувь хэмжээг тэдээс дээш гарахгүй гэдэг бас тодорхой шийдвэр бол байдаг. Тэгэхээр анх бид энэ хэлцээр хийхдээ за онцгой албан татвартай бараг 40 хүртэл хувиар тооцох тийм бол үүргээ бол хүлээсэн, тийм тохиролцоогч хийсэн. Тэгээд одоогийн нөхцөлөд бид нар 5 зарим цааны дурдсан бараанууд дээр 10-аас 20% одоо байхаар ингээд баталсны дагуу бид нар мөрдөж ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл дийлэнх бараан дээр бол 5% тариф. За зарим одоо таны дурдсан бараан дээр бол 5-аас 10-аас 20%. Бас улирлын шин чанартай, бас гурал одоо үр тариа эдгээр бол бас улирлын шин чанартай тариф бол тогтоогддог. Үнсний ногоо. Одоо Монгол улстай одоо худалдаа хийж байгаа хэдхэн одоо цөөхөн гол бомбтууд байж байгаа тийм эдгээр бомбтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх за ялангуяа галийн байгууллагатай холбоотой хяналт шалгалтын процессыг түргэсгэхтэй энэ тал дээр та бүхэн ямар төслүүд дээр ямар хэмжээний хөрөнгө оруулалт хийж байна ямар хугацаанд одоогийн байгаа энэ саатал гайл дээр одоо цаг хугацаа авдаг гэдэг энэ асуудлууд шийдэгдэх боломжтой гэж та бүхэн харж байна. За тэгэл ер нь бол бомбтын сэргэлт за ингээд бомбтын сэргэлтийн үндэсний хороо за бомбтын сайд за бомбтын сайдаар ахлуулсан ажлын хэсгүүд ер нь бол хэлийн бомбтууд дээр тогтмол бүтээн байгуулалтын ажилд идэвхжүүлэн оролцож байгаа. Гайлан байгууллагын дээр хяналтын тоног хөрөмжөө шинжилгээ, ухаалаг гарцыг нэвтрүүлэх, одоо тээврийн хэрэгслийг одоо хэлээр гарахаас 72 цагийн өмнө улсын хэлээр тээврийн хэрэгслээ гарах гэж байгаа жолооч бүр өөрсдөө захимаар мэдүүлэх боломжтой болсон. За ингэснээрээ тэнд байгаа хэл дээр зарцуулах хугацаа бол маш ихээр багассан. Ер нь бол гайлан байгууллага захимжуулах гэдэг зүйлийг бол захимжуулалтын асуудлыг бол нэлээдгүй сүүлийн жилүүдэд хийлээ. За ухаалаг гарцын систем нэвтрүүлээ тэндээсээ одоо хүний оролцоогүйгээр урьдчилан мэдүүлсэн бол захимаар одоо ухаалаг гарц одоо ойлгож одоо шууд тээврээс нэвтрүүлэх тийм боломж байна. За төлбөр тооцоонууд бол бүгд захимдсан. За тэр дээр нь одоо хариуцлагын тоног төхөөрөмжүүд одоо ухаалаг байдлаар шийдэгдсэн. За тэнд байгаа одоо бүтээн одоо шин зам үүд хэлийн бомт гэж болно. Бүрэн одоо
бомбын зэрэгэлтийн энэ хүрээнд, гайлын шинжилгээний хүрээнд одоо бүх үйл ажиллагаа нь автоматжаад ингэ явж байгаа. За энэ дээр өөрчлөлж байгаа иргэд эндээс тодорхой үр дүн хэлэх байх. Ерөнхийдөө сүүлийн үед ингээд одоо гайлын байгууллага үйлчлүүлээ удлаа гэдэг асуудлууд бол эрс цөөрсөн. Тэгэхээр үр дүн бол гаргаж байгаа гэж харж байна. За ер нь гол нэрийн одоо экспортын бараа бүтээгдэхүүн гардаг, ялангуяа эрдэс бүтээгдэхүүн гардаг. За шивээ хөрөн бомб, гашуун сухай бомб, за хангийн бомб, за бичгтийн бомб гэдэг тодорхой одоо энэ дээр эрдэс бүтээгдэхүүн гарна. Эрдэс бүтээгдэхүүнийг бид аль болохоор төргөн шуургаар нэвтрүүлснээрээ валютын урсгалыг нэмэгдүүлэх бас боломж бүрдэж байгаа. Тэгэхийн тулд гайлын байгууллага хяналтаа зөв болгох гэдэг засгийн газрын шийдвэрүүд тогтмол одоо гайлын байгууллагатай одоо ийм ингэж ажиллах хэрэгтэй гэдэг шийдвэрүүдийг бол өгч байна. Тэгэхээр үүний дагуу гайлын байгууллага за эдгээр бомбуудаа аль болохоор эрдэс бүтээгдэхүүний гайлын хяналтыг автоматжуулах шаардлагагүй байсан. Одоо ингээд биржээр бүх одоо бараа бүтээгдэхүүнүүд биржээр арилжаалагдаж байгаа. За бирж татврын байгууллага, гайлан байгууллага үндсэн нэг платформ дээр ажилладаг болсон. Бүх зүйл захимдсан. Одоо бид нар уурхай амнаас нүүрс олборлоо хөлийн бүсээр гараад хятадын тал руу орлоо гэх үйл ажиллагаа ер нь бол цаасны үйл ажиллагаа бол байхгүй. Бүх зүйл захимдсан. Ингэснээр маш их цаг хугацааг одоо бууруулсан. За бизнес эрхлэгчид дээрэс нь гайлан байгууллага эрдэс бүтээгдэхүүний хяналтаа бүрэн автоматар захимаар хянах боломжтой. Ийм давуу талууд бий болсон байна. Тэгэхээр биржээр арилжаалж байгаа бүх эрдэс бүтээгдэхүүн захимаар тэгнэсэн хяналтын платформ дээр тэндээсээ гайлан байгууллага захимаар хянах боломжтой. Дээрс нь ухаалаг гарцсан систем нэвтрээд ирэхээр үндсэндээ бид бүхэн одоо компьютерээр харсуулж гайлын хяналтыг хийдэг ийм технологи ажиллагаар бол нэвтрээд эхний бомбуудаас эхлээ явж байгаа. Бит хяналт шалгалт харьцангуй багас боломжтой. Тэгээ бронтыг шалгалтууд ерөнхийдөө хувь буурж байгаа. Ер нь бол гайлын байгууллага хяналтын тогтолцоо бид нар одоо тодорхой хэмжээний одоо 100% хяналт шалгалт гэж ярьдаг байсан тогтолцоо бол аль хэдийн ард хоцорсон. За эрсдэл суурилсан гайлын хяналтын тогтолцоо нэвтрүүлж байгаа. Энэ дээр бид нар тухайн одоо худалдаа эрхлэгчийн хууль сахилтын төвшинг үнэлээд ямар төвшин шалгах вэ гэдэг гайлан байгууллага тогтоодог. Тэрийг одоо хяналтын одоо төлөвөөр илэрхийлээд тухайн хяналтын төлөвийг одоо ажигласан тэр мэдүүлэгч өөрөө би ямар төвшөнд хяналт хийх вэ гэдэг мэддэг. Тэгэхээр мэдүүлэгч буюу гадаад худалдаанд оролцож өөрөө хууль сахилтын төвшнөө сайжруулах хэрэгтэй гэдэг зөвлөрүүл өөрөө тэмүүлвэл аль болохоор бараантын шалгалтаас чөлөөлөх хувь нь бол буурна гэж ойлгож байна. Сүүл нэг зүйлийг маш товчхон асууя. Гайлын байгууллагын үйл ажиллагаа өнөөдөр одоо тариф тогтоож байгаа ч гэдэм үү те тариф оногдуулж байгаа. За тэрийг одоо бүрдүүлж байгаа энэ үйл ажиллагаатай холбоотойгоор өөрчлөх шаардлагатай хууль эрх зүйн орчны ямар шинжилэлт хийх шаардлага байна гэж та бодож байна. Ер нь бол яг хууль эрх зүйн орчин ер нь гайлын байгууллага 1998 оноос хойш ер нь энэ хууль тогтоомж бол шинжлэгдэж өөрчлөгдөв. Бид одоогийн байдлаар энэ хууль тогтоомжийн эрх зүйн орчноо шинжлэхээр ер нь ажиллаж байгаа. За энэний ажиллахын тулд бид нар зөвхөн одоо гайлын процесс үйл ажиллагаа биш өнөөдрийн дэлхийн нийтийн одоо энэ нөлөөлөл энэ Монгол улсын эдийн засгийн нөлөөлөл маш олон одоо бодлогын хүрээнд олон баг ажиллаж иж энэ хуулийн өөрчлөлт оруулах тийм хэмжээнд ажиллах хэрэгтэй байгаа. Тэгэхээр бид нар зөвхөн тэр дээр одоо шинэ тариф татврын тухай хууль гэхэд одоо 98-ээс 2001 4 8 удаа өөрчлөлт орсон байна те. Тэгэхэд гайлын одоо тухай хууль бас л удаан жил үргэлжилж байгаа. Тэн дээрсээ бид нар тэр зохицуулалтаараа л явж байна. Одоо бид нар өнөөдөр захин худалдаа гэж гараад ирлээ. За худалдааны хууль бас өгүүлэгдэж байна. Ер нь гадаад худалдааны хуулийг орлохуйц хэмжээний гайлын тухай хуулийн зохицуултуудыг бол хийж явдаг. Тэгэхээр цаашлаад энэ өргөн хүрээний том хууль болох ёстой. Маш олон байгууллагуудыг бид нар хамруулж нийтэд хэлэлцүүлэг өрнүүлж хууль тогтоомжийг хэрхэн яаж зөв зүйтэй ашиглах үйс одоо бизнес эрхлэгчид таатай орчныг бүрдүүлсэн худалдааг хөнгөвчлсөн ямар одоо онцлог залтуудыг тусах вэ гэдэг бид нар бол судлаад явж байна. Аль болохоор бид нар дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орон тэр худалдааны хилцээр тусгагдсан олон одоо худалдаа хөнгөвчлөх арга ажиллагаануудыг нэвтрүүлэх үүрэг хүлээсэн учраас бид энэ худалдааны зохицуулалтуудаар бас онцгой анхаарах шаардлага бол байгаа. Энийг бол засгийн газрын түвшинд бид нар бас өргөн барих те бүрхийн тулд бид нар сангийн яамда уламжлаад за энэ ажлын хэсгээ гаргаад энэ дээр хууль тогтоомжоо өөрчлөлт оруулах ийм шинжилгээний он жилүүд бол яг энэ жилүүдэд бол тохиож байна.